зингүүнд маань бидний нутгаас, хувьс нутгаас түрэн гарсан алтар суутнууд, хүндтэй зочид маань хүрэлцэн ирсээр байна. Одоо та бүхнийгээ ардын жүжигчин Самбуугийн саран туяа агчтайгээ уулзах гэж байна. За цаг зарцуулан хурж ирсэн танд баярлалаа. Сайхан хаварчж байна уу? За сайхан хаварчж байна. За баярлалаа. Тэгээд аль ч улс одоо аймаг нутгийн зон олон одоо өөрсдийнхөө төрсөн нутгийн ийм сайхан түүхтэйг тэмдэглэхэд бүгд одоо өөрсдийнхөө чин сэтгэлээсээ бол оролцож, дэмжиж ингэж явдаг. Тэрний нэгэн адилаар би одоо энд хүрэлцэн ирээд байна. Миний аав бол Тавхин Самбуу гэдэг нэртэй ийм хүн байсан. Одоо бурхны орондоо байгаа л та. Гэхдээ миний аав бол улсад бол улсын спортын чиглэлээр охины хувьд харахад бол маш том амжилтыг бол гаргасан. Дэлхийд бас өөрийнхөө замнаж ирсэн энэ спортын чиглэлээр тодруулж хэлэх юм бол хүндийн үргэлтийн улсын шигшээ багийн босголжуулагчаар бол ажиллаж байсан. Мөн бас олон улсын шүүгчээрч гэсэн ажиллаж байсан. Энэ чиглэлээрээ бол үнэхээр одоо олон улсад дэлхийд бол таниулж өгсөн ийм алдартай хүн байсан. Миний аав бол тэгээд энэ одоо үе удмаараа бид нар бол манай өвөө Тавхин маань бол маш уран хүн байсан. Зүгээр тодруулж хэлэхэд өнөөдөр ч гэсэн бидний үр хүүхдийг дамжаад явж байгаа одоо хүүхдийн нөгөө модон ор гэж байдаг шүү дээ, тийм ээ. Тэр нь бол үе үеэрээ ингээд дамжаад аач, зээ, гуч бүгдэнд нь бол ингээд яваад ирсэн. Өөрийнх нь хийсэн урлаж хийсэн маш гой зүйлүүд бол байдаг. Тэр ч утгаараа бол аавын маань овог бол уран овогт гэж явдаг. Тэгэхээр бид бол уран овогтныхан байгаамаа. Тэгээд энэ одоо нутаг улсныхаа 100 жилийн тэмдэглэхээр бэлтгэгдэж байгаа энд одоо өөрсдийнхөө зүрх сэтгэлийг зориулж байгаа бүх зан олондоо бол чин сэтгэлээсээ талархаж байна. Тэрний өчүүхэн нэгэн хэсэг болж явж байгаадаа би бас бахархаж, ааваараа бас бахархаж байна. Тэгээд бүгдээр нь хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. За та увс нутгийн яг ямар зүйлээр увсын ард түмний ямар одоо зан чанараар ер нь бахархаж одоо талархаж явдаг? За нутаг нутгийн өөрийн онцлог гэж бол байдаг, тийм ээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл би өөрөө уран бүтээлч хүний хувьд бол ингээ уран бүтээл дээр ажиллаж явах явцдаа ингээ харахад бол унган ясны тэр нэг язгуур мөн чанар байдаг. Одоо тэрийгээ бол өнөөдрийг хүртэл бол хадгалж ирсэн. Тэр ч утгаараа бас миний чиглэлээ би ч уран бүтээлч хүн шүү дээ, тий. Тэгэхэд уран бүтээлийн байгууллагуудын харахад бол бүтээлдээ бас энийг үлдээж явдаг, энийгээ бас түгээн дэлгэрүүлж байдаг. Энэ бол маш чухал. Энэ бол үнэхээр үнэтэй өнөөдрийн одоо глобалчлагдаж байгаа энэ нийгэмд бол бид нар өөрийн гэсэн онцлог мөн чанараараа одоо дархлагдаж тэрнийгээ түгээн дэлгэрүүлж хойч үедээ өвлүүлж байх ийм сайхан одоо бичигдээгүй хууль гэж хэлж болно. Энэ бол зайлшгүй хувь хүний өөрийнх нь одоо үүрэг хариуцлага байдаг. Тэгэхээр энэ мөн чанарыг бол алдалгүй өнөөдрийг хүртэл бол ингэж уламжлуулан авч яваад нь бол бахархаж байдаг юм аа гэж. За баярлалаа. Тэгэхээр Увс аймгийн Сагил сумын уугуул тийм. Сагил сумын уугуул одоо ард түмнийхээ дунд модоор урлах уламжилт мэдлэгийг өнөөхөр хадгалж явж байгаа уран овогт Самбуугийн саран туяа ардын жүжигчин маань Давс сумын уугуул ардын жүжигчин Самбуугийн Самбуу эгч маань халуун дотон уулзалтанд хүрэлцэн ирлээ. Таныг танхимд урьж байна. За баярлалаа.